Сайн байцгаана өрхөн үзэгчтэй. Орон төргийн үзэгчтэй та бүхний шинэ 7 хоногийн ажил өсөд амжилт хүсье. Цагийн мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Улсын хурлын гишүүн Эрдэнэ ардчилсан намын дараагаар сонгогдоод байна. Сонгуул шударга улсыг зохион байгуулахаар болон намын удирдлага нь мэдэгдлээ. Ардчилсан намын даргаыг сонгох санал хураалтанд намынх нь нийт 85,000 гишүү оролцсон байна. Санал хураалтын дүн гаргахдаа нэр дэвшигчдийн авсан саналын тоог онооны системд хөрвүүлэх аргачлалыг хэрэгэлсэн. Урьдчилсан дүн гарч ардчилсан намын дарга сонгогдлоо гэж сонгуулийг зохион байгуулах хорооны удирдлага мэдээлж байна. Монгол улсын хэмжээнд нийлбэр оноогоор нэр дэвшигчдийн авсан дүнг танилцуулъя. Норвегийн алтан хуйг 2033 108 оноо, Ж Батцаандан 1110 177 оноо, Эл ган төмөр 1417 183 оноо, С Эрдэнэ 2928 192 оноо, Д Эрдэнэбат 857 122 оноог тус авсан байна энэ сонгуулиар. Тийм учраас хамгийн өндөр оноог авсан С Эрдэнэгийг ардчилсан намын даргын сонгуульд хамгийн олон оноо авсан ялагчаар тодруулж байна. Сонгуул шударгаар зохион байгуулагдсан гэж намын удирдлагууд нь мэдэгдээд байгаа. Цаашд намынхаа эв нэгдлийг хангах дүрмийн болон бүтцийн өөрчлөлт хийхээс ажлаа эхлүүлнэ гэдгээ ардчилсан намын дараагаар сонгогдсон улсын хурлын гишүүн Эрдэнэ хэлж байна. Нийт гишүүдээс сонгогдож гарчсан намын даргын хувьд бол би өнөөдөр аль нэгэн фракц бүлэглэл гэж явах надад эрх нэгдүгээр байхгүй. Хоёрдугаарт ямар нэгэн фракц бүлэглэлийн нөлөөнд орох надад тийм асуудал байхгүй. Би бол өнөөдөр нийт гишүүдийн эрх ашигыг илэрхийлж ажиллах үүрэгтэй. Тийм учраас энэ нам бол яг энэ цаг мөчөөс эхлээд намын даргын хувьд хариуцлагатай хэлэхэд аль нэгэн фракц давмгайлсан тийм үйл ажиллагаа бол дахиж явахгүй гэдгийг бол хариуцлагатай хэлж байна. Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн хувьд ялалт байгуулсан нэгнийгээ бусад нь дэмжиж намынхаа шинчиллийн төлөө хамтарч ажиллахаар тохиролцож амлаж байсан гэдгийг улсын хурлын гишүүн Батцаандан тайлбарлаж байна. Харин улсын хурлын гишүүн Эрдэнэгийг ардчилсан намын дараагаар сонгогдсон тохиолдолд улсын хурлын дарга асан инх болдыг Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тохиролцоог түрүүнд нь хийсэн мэтээр зарим хэвлэлд бичигдээд байсан. Харин ямар нэг тохиролцоо хийгээгүй ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэсэн тайлбарыг улсын хурлын дарга асан инх болд өгч байна. Би бол хэлсэндээ байдаг. Тийм тохиролцоо байхгүй бөгөөд 2020 он хүртэл инх болд бол ямар нэгэн ажил төрөлд очихгүй. Бити миний өмнөөс санаа зовцгоо. 20 онд би хурлын сонгуультай ердийн оролцоод явна. Намын энэ их хүнд ажлаас аль болох хурдан өгөөд нэг жирийн хүн шиг амармаар байна. Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ямар журмаар тодруулах уу гэдэг асуудлыг ардчилсан намын 7 дугаар их хурлаар шийдвэрлэнэ гэсэн чиглэлтэй байна. Ардчилсан намын дараагаар сонгогдсон Эрдэнэний тайлбарлаж байгаагаар бол ерөнхийлөгчид нэр дэвшигчээ намын гишүүдийнхээ санал хураалтаар тодруулах нь зөв гэсэн байр суурьтай байна. Шивэгдэж ороод ердийн байдалтай шилжинэ. Монгол Улсын их хурлын дарга Монгол Ардын намын дарга Миегомбын инх болд өнөөдөр ардчилсан намын дараагаар сонгогдоод байгаа Содном Зөндөн Эрдэнэгийг хүлээн авч уулзсан баяр хүргэсэн байна. Улсын хурлын гишүүн улсын хурл дахь ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэ ардчилсан намын даргын сонгуулийн амжилттай оролцож намайхны гишүүдийн олонхой задлыг авч энэ сонгуульд ялалт байгуулсан юм хэрэгж байна. Улсын хурл дахь ардчилсан намын бүлгийн дарга ардчилсан намын дараагаар сонгогдоод байгаа Эрдэнэ. Эрхэм улсын хурлын дарга танд баярлалаа. Энэ үйл явдлыг Монголын төр төсны соёлын нэгэн илэрхийлэл гэж хүлээн авч байна. Ардчилсан нам, Монгол Ардын нам бол Монгол төрийн хоёр баг нь. Энэ хоёр баг нь гол зайхгүй, батбөх, тэгш байх ёстой. Намуудын хооронд улс төрийн өрсөлдөөн байх нь дамжиггүй. Гэхдээ бид зөвшөлтсөл эвийг эрхэм болгож, улс орноо хөгжүүлэх үйл хэргийг туйлын зорилго болох болно гэдгийг онцоллоо гэж Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсээс мэдээллээ.
Малынхаа чанар сайн анхаарснаар 600 малтай аль жилд 30 орчим сая төгрөгийн ашигтай ажиллах боломж байна. Мал аж ахуйн эрхлэлтэд байнгын орлоготой байхыг тооцоолж байх нь чухал юм а гэдгийг Төв аймгийн малчин Амар сайхан ярьж байна. Тэрээр жилийн дөрвөн улиралд малынхаа түүхийдийг борлуулж сар бүр 2-3 сая төгрөгийн ашигтай ажилладаг байна. Манаас мал аж ахуйн салбарт тоог бүс чанар чухал гэж олон жил ярьж байна. Үүнийг бодит ажил болгоход тодорхой загвар хэрэгтэй байгааг хөдөө аж ахуйн салбарын хэлж байлаа. Тухайлбал Амар сайхан бод бог нийлсэн 600 гаруй малтай. Тэрээр жилийн 4 улиралд ашигтай байхаар тооцоолж малаа өсгдөг. Тухайлбал үнэгээ намар орой туглуулж, өвөл хаврын улиралд сүүнээс ашиг шимхүртдэг, намар зунд нь бус малынхаа түүхийдийг борлуулдаг байдлаар зохицуулж хийж малаа өсгдөг байна. Жилд нэг манайх 10 гаруй сая төгрөгийн олдог ашиг болдог. Сүүнээс зөвхөн сүүнээс тий. Тэгээд махны чиглэлийн хоног гэхэд нэг бас нэг 10 гаруй сая төгрөгийн 20 сая төгрөгийн. Тэгээд манайх нэг эргэлтэнд ер нь нэг 500 өсрөө дээдлэн 600 үргээл эргэлтэнд байлгадаг. Тоонд бариулдаг. Жилийн нийт орлого нэг 20 гаруй сая төгрөг 30 сая төгрөг болно доо. Жилдээ тий. Одоо тэгээд ийшээ солонгос явал амьдарч чахаар энэ нутагтаа амьдраад тааваараа ядаж тэгээд амьдарч яхад бол болохгүй юу салах. Манай Монголын бүх малчид ийм байгаасаа гэж бодож байгаа. Ерөөсөө тооны хойноос биш, малыг чанарын хойноос өөрчилдөж өсгөж үржүүлдэг байх хэрэгтэй. Нэг малаас ашиг авах ашиг шимийг 2-3 малаас авдаг тийм одоо ашиг шимтэй байлгаж иж бид нар өнөөдөр энэ малынхаа тоолгойг бэлчээрхэд дац тохируулж маллах энэ болцоонд бүрдэх юм байна. Мал аж ахуйн салбарт тодорхой бодлого төлөлт хэрэгтэй. Тухайлбал хот орчимд өхрийн фермер ашигтай байгаа бол алслагдсан аймаг сумдад махны чиглэлээр малаа өсгөж болно. Түүнчлэн аль аймагт бод малыг төлөв өсгөх үү? Бог мал хаана илүү ашигтай байгаа зэргийг тооцоолсон нарийн төлөвлөгөөч гаргах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын орчимд 1470 гаруй фермер ажиллаж нийслэлийн нийт сүүний хэрэгцээний 30 орчим хувийг хангаж байна. Нэг үнэнээс дунджаар одоо сайлын хугацаа гэдэг чинь 305 хоног хэлж байна те. Энэ үед нэг үнэнээс 4550 литр сүү саасан. Рекорд нь бол 305 хоногт 9000. За энэ 9000-ыг өгж байгаа үйлдвэр нь бол хар тарлын үйлдвэр те. Швецийн бор бол өдөртөө нэг 15 литр сүү 20 орчим. Энэ дотроо бас хэлбэлцэлтэй те рекорд байж байна. Бас арай бага өгдөг гэж байж байна. Хитрхийг том ферм болвол бас нэг аж ахуй нэгж авч явахад их хүндрэлтэй, зардал их хүндрэлтэй байдаг. Тэгэхээр зэрэг 50 үхэртэй, 50 үнэтэй, 50 үнээс аадаг тийм фермер 6-гаар нь багцлаад дундаа нэг одоо саалтуур дахиад хөргөлтийн танкуудтай болсонгоор бол бас энэ зардлаа хэмнээд бололцоо байна гэж үзэж байгаа. Тэрний нэг загварууд маань бол одоо ингээд хот орчимд бий болоод эхэлж байна гэж. Малыг тоогоор нь ус чанар харж өсгдөг малчид жилийн 4 улиралд ашигтай ажиллах боломж байгаа нь энэ хоёр жишээнээс харж болохоор байлаа. Цаашдаа малчид зах зээлийн судалгаатай малаа өсгдөг. Төр малын тоонд ус чанарт урамшуул өгдөг тогтолцоо хэрэгтэй байна. Манаас 150 гаруй мянган өрх мал маллаж байгаа. Тэдний 90 гаруй хувь нь цахилгааны их усүртэй, телевиз үздэг, 50 гаруй хувь нь автомашинтай, мөн талаас илүү хувь нь 500-аас дээш тонны малтай гэд малчдын маань амьдрал хэрэглээ орчин нөхцөл дээшилсэн. Мал маллах нь хүн хэцүү хөдөлмөр мөн соёл иргэншлээс холгондыг их ойлголт өөрчлөгдсөн гэж мэрэгжилтүүд өгнө. Тэгвэл хөдөө орон нутагт амны орон сууцнд амьдраад малаа маллаж байгаа Бат Заяагийн тухай бид сурвалжлага үлдээсэн юм а. Энэ сурвалжлагыг одоо үзэгч та бүхэнд хүргэе. Бат Заяагийнхаа Сумаасаа 43, Улаанбаатараас 700 гаруй километрийн зайтай газар мал малддаг. Тэр өвлждөг нутагта малын хотны дэрэгдээ энэхүү амны сууцыг барьжээ. Байшин малын хашаа сарвчанд нийтдээ 17 сая төгрөг зарцуулсан байна. За энэ одоо хэдэн метр квадрат? Энэ 6-8-тай. Хоёр өрөө. Сайхан дулаахан байна. Сая бас бидэнд сууж хахад ханы бишинтэй тийм ээ. Ханы бишинтэй. Сумандаа бол танах анхны байна уу одоо энэ өвлжөөндөө ингээд орон сууц байгаа. Мэрсэр айлууд бий бидгтээ 2 жишээ айлууд байгаа. Отор нүүдэл хийж яваад өвлжөөндөө ирэхэд дохтой тухтай дулаан байр өгддөг. Өглөө оройдоо жоохон нүүрс малын бууцаар байшингаа халаачих нь нарны эрчим хүчний 220 вольтын цахилгаан үүсгүүртэй. Зурагт хөргөгч гар утасгээд төв суурийн газраас дутах юмгүй. Хамгийн гол нь цэвэр агаар, эрүүл хүнс, байгальд ойр амьдрал хүүхдүүдэд өсгөж байгаа нь сайхан гэдгийг хэлж байлаа. Бат Заяа зөвхөн өөрсдийн амьдрах орчныг сайжруулаад зогсохгүй малдаа хөрөнгө оруулалт хийжээ. Би энэ дээр анх ирэхэд нэг хорооны өнгөтэй байсан. Тэрийг сэргээж хороо болгож барайл. Тэгээд энэ дээр нэг сарв тавьсан. Сүүлд нэг энэ дамбаар урайл. Тэгээд нэг дулаан пүнз өрсөн. Тэгээд энэ байшинг өрсөн.
Тэгэл одоо энэс хойш цэг хэмжээнд байгаа. За энэ жил эднийх 20 сав хэвэг тижэл 2 тонн хадлан бэлтгэсэн байна. За 5 хошуу малаас 4-ийг нь малдаг. Хүүхдүүд нь мал маллах сонирхолтой болсон гэж Батцаа ярьж байлаа. Хүмүүс ерөнхийдөө хот суурин нэлээд бараад ч байсан сүүлийн үед. Одоо сүүлийн ерөнхийдөө 5-6 жилд бол манайд бол нэлээд малчид бол хөдөө залуу малчид залуу хаалгамжаа одоо шинээр гарч ерөнхийдөө одоо малаачаа хөгжүүлээ. Бид нэр бас ирээдүйн юм байна гэж ерөнхийдөө бас малаачууд нар нэлээд хөдөлмөрж ажиллаж байна. 2013 онд Баянгар аймгийн засаг даргын захирамжаар хот айл шалгаруулж эхэлсэн. За энэ сумын хувьд давгд орж Адиа нарын араас 3 дахь хот айл нь Батцаагийнх юм а. За манай улсын хэмжээнд хамгийн их одоо ачаалттай замуудын нэг нь Улаанбаатар Дархны чиглэлийн автозам. Энэ зам нь Огцом мэргэлт Өксүр, Уруу ихтэй үзэгдэх орчин хангалтгүй байдаг. Ер нь ч тэгээд мэрэгжлийн хүмүүс ингэж хэлдэг. За дээр нь жолооч нар хурд хэтрүүлэн зорчдгоос шалтгаалж жилдээ зөвхөн энэ чиглэлийн зам дээр 300 гаруй осол гардаг байна. Тиймээс салбарын яамнаас Дархны чиглэлийн замыг 4 игнээ тусгаарлах шугамтай болгон өргөдгөн сайжруулахаар төлөвлөж байна. Тус зам дээр мянганы сорилын сангаас судалгаа хийж зам тээврийн осол гардаг цэгүүдийг бүртгэсэн байна. Мэргэжлийн хэллэгээр хар цэг гэгддэг нийт 9 цэгийг энэ зам дагуу осол гарах магадлал өндөртэй цэг гэж тэмдэглэжээ. Улаанбаатараас Дархан орох чиглэлийн замын 52 дахь километр буюу 52-ын даваан дээр бид ирээд байна. Энэ автозамын хэсэг бол одоо яг Улаанбаатараас Дархан орох чиглэлийн осол аваар ихээр гардаг 9 цэгийн хамгийн ихнийх нь байгаа. За яг энэ цэг дээр бол 2014-өөс 2016 оны хооронд 51 зам тээврийн осол гарсан гэсэн ийм мэдээлэл бүртгэгдсэн байна. Мэргэжлийн зайн 150 хамгийн багадаа стандартаар 150 м байхаас 120 м байгаа. Давааны орой хэсэгт босоо мөрийн радиус нь бол нормоор 4500 м байх ёстойгоос одоо энд 3000 орчим байгаа. Автозамын шинжилсэн стандартаар Дархан Улаанбаатарын зам 4-р зэрэглэлийн зам гэж тооцогдож байгаа. Замын өргөн нь 7 м дээр нь тусгаарлах хэсэг байхгүй учраас эсрэг урсгалаас ирэх тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх магадлал их байдаг. Харин одоо энэ замыг 4 игнээтэй тусгаарлах шугамтай болгон шинжилэн сайжруулахаар төлөвлөж байна. Голдоо тусгаарлах зургастай байна гэдэг маань юу гэсэн гэхээр жолооч нар нэгдүгээр одоо урд урдаас мөргөлдөхгүй. Урд урдаас мөргөлдөхгүй учраас асуурчаа гинжиж байгаа юм тоо багсаад байна. Хоёр дахь давуу тал нь юу гэхээр нөгөө гэрлийн гэлбай хайч янз бүр юм байна. За энэ замууд тавигдаад эхлэх юм бол бидний шороо одоо энэ замаа хийжүүдийн даалгавар бас ямар ч тээврээс зогсох замыг бүрэн чөлөөлөд тавьчих юм боломжтой болгоод ингээд тавьчих юм бид нар бас орон нутагт гарч бууруулчих боломжтой. 4 игнээтэй замыг асфальтаар хуучгаж шаардагдах битумыг худалдаж авахд л 30 сая $30 зарцуулах тооцоо гарсан байна. Битумыг импортоор авдаг учраас дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран цементэн хучлалтаа хийхээр болоод байгаа юм байна. Цемент бетон хучлалтаа автозам бол битумын хучлалтай замаасаа бол үнэтэй тусна. Гэхдээ бид бүхэн үндснийхээ үйлдвэрлэлийн төв хийдийг ашиглаад өшөө удаан эдлэгээтэй юм чанартай зам байх нь бол бидэнд бол энэ илүү чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт битумын хучлалтай зам барьчих юм бол жил бүр зам арчилгааны зардал гэж бас үлэм хэмжээний мөнгө гардаг. Тэгвэл ингээд бетонын хучлалтай зам барьчих юм бол ямар ч 10 гаруй жилдээ бол энэ зардал бол эрс хэмнэгдэх юм боломж бас тооцоо байгаа учраас эцсийн утгаараа бол энэ цемент хучлалтай энэ бетонын зам барих нь бол ач холбогдолтой гэж үзэж байгаа. Дархан Улаанбаатарын энэ замд хамгийн сүүлд 1996-аас 2000 оны хооронд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар их засвар хийсэн. Үүнээс хойш эвдрэл гэмтлийг хэсэгчлэн засснаас дөрвтэй засвар хийгээг байна. Манай улс 2 хөршдөг эдийн засгийн коридор байгуулах, олон улсын транзит тээвэр хийх талаар ярьж төлөвлөж байгаа. Тиймээс цаашид босоо тэнхлийн автозамаа бүхэлдэн сайжруулах шаардлага үүсэж байгаамаа. Цэвэр мэдээлэл хөтөлбөрийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Манай сурвалжлагч Чимэд Лам Батэрдэн нар Хөвсгөл аймагт ажиллаад ирлээ. Дэлхийн цэнгэг усны нөөцний 1% харин Монгол орны цэнгэг усны нөөцний 70% агуулдаг Хөвсгөл нуурыг хамгаалж экосистемийг нь хадгалах зорилготой хилцүүлгийг хатгал тосгонд зохион байгуулсан байна. Энэ хилцүүлэгт байгаль орчин ногоон хөгжил, аял жуулчлалын яам болон олон улсын байгууллагуудын төлөөлөл болон Хөвсгөл аймгийн улсын тусгай хамгаалалтын газрын захиргаа оролцож, аял жуулчлалыг хөгжүүлэхдээ нуурын ус болоод байгаль орчныг бохирдуулахгүй байх ямар арга туршлага байгаа талаар санал солилцсон юм. Хөвсгөл нуур руу чиглэсэн хатуу уучлалттай замтаа болсноор зорж очих жуулчдын тоо 5 дахин нэмэгдсэн. Тухайлбал 2016 онд 60,000 гаруй жуулчин хүлээж авсан байх юм. Жуулчдын тоо нэмэгдэж байгаа нь сайн үзүүлэлт боловч байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь нэмэгдсэн байна. Ингээд нуур юм гол руугаа
ерөөсөө шууд ингээд тулцдаг байхгүй. Тэгэхээр эн чинь одоо нөгөө одоо арх пивч байдаг юм уу, хүнсний бүх зүйлс чинь цавлгаатай байдаг. Тэгээд хогнуудаа хайн бие засна. Одоо эхний ээлжинд энэ аялал жуулчлалын компаниуд энэ гэр буудлууд гэж явж байгаа эдний бол хогны асуудал, нойлын асуудлыг эхний ээлжинд одоо шийдэх шаардлагатай болж байгаа. Олон жуулчин багтаахын тулд шаардлага хангахгүй баазуудыг нэмж байгуулсан нь нуурын ус бохирдох, цаашлаад усны түвшин буурах шалтгаан болжээ. Би 2001 оноос хойш хөвсгөл нуурыг хамгаалж хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж эхэлсэн. Олон улсын судалгаанаас харахад нэг жуулчин очисон газараа багадаа 7 хоног, гэтэл хөвсгөл нуурыг зорьсон гадны жуулчид 2-3 хонож байна. Тиймээс аялал жуулчлалын дэд үтсээ сайжруулж, нуураа хамгаалах нь бүх талын өгөөжтэй хувилбар гэж бодож байна. Хөвсгөл нуурын орчимд 50 орчим жуулчны бааз ажиллах даацтайг судалгааны байгууллагууд тогтоосон. Гэтэл 118 албан ёсны зөвшөөрөл олгогдсон. Дээр нь орон нутгийн өрх бүр гэр буудал ажилуулдаг болсон. Тиймээс цэгцлэхээр болсноо салбарын сайд хэлж байна. 10 гэр бариад модон жорлонтой тэгээд одоо үйл ажиллагаагаа явуулна гэх юм бол ийм одоо аж ахуйн нэгжүүд бол боломж олохгүй гэдгээ бид аль бие сураад мэдгэж байгаа. Тийм учраас доторлогоотой за түүнийг нь соруулдаг. За байнгын одоо ийм цэвэрхэн үйл ажиллагаа явуулах тэр боломж олцоог бол манай аж ахуйн нэгжүүд бол заавал хангасан байх шаардлагатай гэж бид одоо үзэж байгаа. Түр шаардлага өндөрсгөөд иргэдийг хохирох гэсэн хэрэгвшээ. Хэсэг бүлгээрээ нэгдээд стандартад нийцсэн жуулчны бааз ажилуулах, мөн бохирын асуудлаа орчин үеийн технологийн дэвшил ашиглаж шийдэх дэд бүтцийг нь байгуулж өгөх юм байна. За ингээд 2017 онд эрчим хүчний шинэ шугамтай болсноор за жуулчны баазууд маань нохор боолих одоо нойлынхаа асуудлуудыг бол сүүлийн үеийн шинэ технологи ашиглан шийдвэрлэх ийм бодиттой юм боломж бүрдэж байгаа маа. Шийдсэн дэд бүтцэд нь тулгуурлаад Америкийн нэгдсэн улсын тусгай хамгаалалттай газар жуулчны баазуудынхаа хог хаягдал болон бохирын асуудлыг хэрхэн шийдвэрлсэн туршлагаасаа монголчуудтай хуваалцах юм байна. Манай улсад тусгай хамгаалалттай газар үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудынхаа хатуу хог хаягдлыг нарны эрчим хүч ашиглан боловсруулад буцаагаад баазуудыг дулаанаар хангадаг системийг ашигладаг. Үүнээс гадна олон тэргүүний туршлага байдгаа бид хуваалцахад бэлэн байна. Нуурын бохирдлыг бууруулахын тулд аялал жуулчлалын баазуудын шаардлагыг өндөржүүлэхээс гадна нууранд живсэн усан онгоц машинуудыг татаж гаргах асуудлаар Оросын холбооны улстай яриа хэлцээр хийж байгаагаа салбарын сайд онцлоо. Харин 2017 онд олон улсын хэмжээнд аж үйлдвэрийн түүхийн эдийн үн өсөх төлөвтэй байгааг Дэлхийн банкны тоймс судалгаанд дурдсан байна. За тэр дундаа металлын үн 11% өснө гэсэн төсөөллийг хийсэн байна. Дэлхийн банкнаас улирал тутамд гаргадаг тоймс судалгаанд дурдсан гол түүхийн эдийн үнийн төсөөллийг дэлгэцэнд харуулж байна. Зэсийн үн 2016 онд $4,868 байсан бол 2017 онд $5,400 болж нэмэгдэнэ гэсэн тооцоолол байна. Нүүрсний хувьд мөн ялгаагүй $66-аас $70 болж нэмэгдэнэ гэж төсөөлж байна. Түүнчлэн газрын тос 2016 онд $43 байсан бол энэ онд $55 болж нэмэгдэх төлөвтэй байгааг тоймс судалгаанд дурджээ. Манай улсын хувьд зэсийн үнийг энэ онд $4,600 байхаар тооцсон. Тиймээс дэлхийн зах зээл дээр зэс $5,400 болж өсвөл зэсийн экспортоос олох орлогын хэмжээ нэмэгдэх эерэг төсөөлөл харагдаж байна. Улсын үйлдвэрлэлд нөлөөлж байгаа юм. Ялангуяа энэ Америкийн нэгдсэн улсад гарч ирж байгаа энэ шинэ засаг захиргаа бий болж байгаатай холбогдуулаад дэд үтц тээврийн салбарт нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. За энэ нь бол цэсийн эрэлтээ өснө нэлээд хэмжээгээр өсөж явах шиг байна. Энэ нь бас одоо цэсийн үнийн өсөлтийг 17-18 онд бас нэг өсөлттэй байх юм прогноз тус тодорхой нөлөө үзүүлж ах шиг байна. Манай улсын гол экспортлогч бүтээгдэхүүн нүүрсний хувьд дэлхийн зах зээл дээр нийлүүлэлт нь нэмэгдэж, импортын эрэлт суларч байгаа тул 2017 онд дунджаар 1 тонн нь $70 байхаар таамаглаж байгаамаа. 2018 онд нүүрсний үнд өсөлт гарахгүй гэж үзэж байна. Харин алтны үнд энэ онд 8% бууралт гарч магадгүй гэж Дэлхийн банк үзжээ. Гэхдээ энэ бууралт манай дотоодын зах зээлд төдийлөн нөлөөлөхгүй гэж эдийн засагчид үзэж байна. Алтны хувьд бид нэг төр олборлолт харьцангуй нэмэгдэх болов. Жишээ нь засгийн газрын зүгээс баримталж байгаа алт 2 хөтөлбөрийн хүрээнд олборлолт дээрээс нь 4 жил өмнөх хурлын хүрээнд алтны татварыг бууруулсантай холбоотойгоор алт тушаалт нэмэгдээд байгаа. Тэгэхээр алтны хувьд бол бидний зэсийн хоёрын хувьд бол дэлхийн зах зээлээс
хөвгөлтэй хамааралтай байх болно. Хятадын засгийн газрын барьж байгаа бодлого нь болохоор байгаль экологи одоо цэвэр агаарын асуудалтай холбогдуулаад зарим нэг энэ одоо эрдэс бүтээгдэхүүний нүүрсний эрэлт багасгаар байгаа шүү дээ. Тэр утгаараа ойрын дундаас дээш жилдээ бол ерөнхийдөө нүүрсний эрэлт багасан ч гэдэг юм уу иймэрхүү таамаглал зэрэг явж байгаа. Тийм учраас Монгол улсын хувьд зөвхөн одоо 1-2 жилийг харалгүйгээр алсын араатай ажиллах ийм шаардлага тулгарчаа гэж ярмаар байгаа. Аж үйлдвэрийн түүхийн эдийн үн өсөх нөхцөл байдал дэлхийн зах зээл дээр ажиглагдаж байгаа нь зөвхөн төсөөлөл гэдгийг мөн онцолж байна. Өнгөрсөн онд Дэлхийн банк нүүрсний зах зээлд өсөлт ажиглагдахгүй гэж үзэж байсан ч Хятадын бодлоготой уялдан нүүрсний үн огцом өссөн. Үүн шиг зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалan түүхийн эдийн үн төсөөлж байснаас өсч буурах магадлалтай. Тиймээс манай улс хуримтлал үүсгэх, дотоодын зах зээлийг тэлэх бодлого явуулж, эрсдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг эдийн засагчид сануулж байна. За дарахтын чиглэлд дөрвөн игнэтэй нэгдүгээр зэрэглэлийн зам барих тухай сайн мэдээ байгаа бол дархан хотын хүнд үйлдвэрийн салбарт ч мөн томоохон дэвшил авчрах үйл явдал болсон байна. Евро стандартанд нийцсэн ган бөмбөлгийн үйлдвэрээ дархны төмөрлөгийн үйлдвэрийн хамт олон ашиглалтанд оруулснараа дотоодын хэрэгцээнийхээ нийтдээ 30 гаруй хувийг хангаж жилдээ гадагшаа урсдаг 60 гаруй сая долларыг дотоодын зах зээлд үлдээх бүрэн боломжтой болсон байна. Уул уурхайн боловсруулах үйлдвэр сүүлийн жилүүдэд манай улсад хөгжих хандлагатай байна. Боловсруулах үйлдвэрт ашигладаг гол бүтээгдэхүүн нь ган бөмбөлөг байдаг. Эрдэнэт оюутлахын үйлдвэрүүд жилдээ 180-аас 200 сая $200 ган бөмбөлөг гаднаас авдаг. Харин дархны төмөрлөгийн үйлдвэрт шинээр ашиглалтанд орсон ган бөмбөлөгийн үйлдвэр нь дотоодын үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүн нийлүүлснээр $60 сая нь дотооддоо үлдээх боломжтой болжээ. Энэ бол евро стандартын үйлдвэр учраас евро стандартын шаардлагыг хангасан өндөр чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд нийлүүлж байгаа учраас хэрэглэгч буюу худалдаа авж байгаа үйлдвэр аж ахуйн газруудын бүртгэх зардлыг бидний одоогийн тооцоолж байгаагаар бол 15-30% бол бууруулах хаа гэж тооцож байна. Тус үйлдвэр нь манай улсдаа л давтах технологиор ажилладаг анхны үйлдвэр юм байна. Мөн байгаль орчин дээлтэй орчин үеийн дэлхийд тэргүүлэх технологид суурилсан бүрэн автомат удирдлага болон хяналтын системтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс нь танилцуулж байлаа. Ган бөмбөлгийг нэг 2-3 аргаар хийж байгаа юм. Цөөх арга байна, цутгаж байна, эсвэл давтаж байна. Давтах гэдэг нь бол илүү одоо яг сайн бүтцтэй, элэг төсвөртэй, шин чанар сайн гэсэн. Ган бөмбөлгийн үйлдвэр нь 100-аас 140 мм-ийн голчтой ган бөмбөлөг үйлдвэрлэх юм байна. Энэ ондоо багтааж цөөх аргаар 60-аас 80 мм-ийн голчтой ган бөмбөлгийн үйлдвэрийг ашиглалтанд оруулах юм байна. Ингэснээр 60,000 тонн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай болно гэлээ. Оюун толгойн үйлдвэрийн хэрэгцээг бол энэ үйлдвэр өөрөө дангаараа хангана гэж байна. Тэгэхээр ийм одоо асар их валютын урсгалыг Монголд үлдээх нь тэгээд орчин үеийн Европын стандартаар нийцсэн ийм бүтээгдэхүүнийг цаашдаа гадагшаач гэсэн гаргахад одоо хаалт нээлттэй болж шүү дээ. Тэгээд монголчууд Монголыг хөгжүүлнэ гэсэн ийм сайхан ураатай үйлдвэр хаалгаа нээжгээд их баяртай байна. Төмөрлөгийн үйлдвэр дэргэдээ ган бөмбөлгийн шинэ үйлдвэр байгуулснаар Дархан аймагт 100 гаруй ажлын байр шинээр бий болж байна. Тус үйлдвэрийн цаашид барилгын төмөрлөгийн хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангах зорилт тавьсан. Энэ чиглэлд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах олон шинэ үйлдвэр байгуулахаар зорж байгаа гэлээ. Манай сурвалжлах баг Таиланд улсаас ирлээ. 2 орны худалдааны эргэлт жилдээ 34 орчим сая доллар төрдөг байна. За энэ эргэлтийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байдаг. 2013 онд Таиланд улсын ерөнхий сайд Инглик Чинаватра Монгол улсад айлчлах үеэрээ 2 орны засгийн газар хоорондын хамтарсан зөвлөлийг байгуулахаар тохиролцсон юм а. За дээрх хамтарсан зөвлөлийг ойрын хугацаанд хуралдуулахаар болсон байна. Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг томоохон байр суурь эзэлдэг Тайландын Ванд улс эдийн засгийн хэмжээгээр дэлхийд эхний 30-д багтах хэмжээнд хүрсэн. Хэдийгээр хоёр тал газар зүйн байрлалын хувьд алс холж гэлээ соёл уламжлалдаа туршиглаж эдийн засгийн харилцаагаа өргөжин хэлэх боломж байгаа юм. Тайландын 3 компани манай улсад уул уурхай эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. За Бампу компани уул уурхай салбарт 670 сая Америк долларын хөрөнгө оруулалт хийжээ. Зарим нь энэ онд 21.2 сая Америк долларыг үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөжээ. Засгийн газар хоорондын хамтарсан зөвлөл ажилд орсноор бол зөвхөн төр засгийн түвшинд биш. За бизнесийн салбарын түвшинд ч гэсэн одоо харилцаа хэлхээ холбоо илүү өргөжин хэлнэ гэж харж байгаа.
Өнгөрсөн оны статистик мэдээллээс харуул манай улс Тайландад молибдены хүдэр, жонш, тээврийн хэрэгслийн зарим эд анги экспортлсон. За Тайландаас элсэн чихэр, цагаан будаа, цаас болон картон, хөнгөн тэрэг, ачааны тэрэг зэрэг бүтээгдэхүүн импортлжээ. Манай улсаас жилдээ 8-аас 10 мянган иргэн Тайландад зорчдог. Тэдний дийлэнх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг байна. За эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт татгаас гадна Монгол ноолуурэгч дэлхийн зах зээлд гаргахад Тайланд улстай хамтрах боломж байна. Шинэ тийм брэнд бүтээгдэхүүн бий болгох, Таиландын торгыг Монголын ноолууртай тэрний анхан шатны ажлыг бол бид хийсэн. Өнгөрсөн онд манай улсад болсон АСЕАН-ын дээд хэмжээний уулзалтын үеэр тус улсын ерөнхий сайд генерал Прают Чан-о-ча айлчилж Монгол улсын ерөнхийлөгчтэй хоёр талын уулзалт хийсэн. За энэ үеэр Тайландын парламентын төлөөлөгчдийг Монголд айлчлуулахаар ярилцсан. Энэ нь ажил хэрэг болвол хоёр талын бизнесийнхэнд ч том боломж нээгдэхээр байгаамаа. Монгол улсын хувьд малын гаралтай бүтээгдэхүүнээ сайн сурталчилж чадвал дэлхийн зах зээлд алт зэс нүүрснээс илүү ашиг хүртэх эдийн засгаа өсгөх боломжтой гэж үздэг. Тухайлбал манай улс 400 мянган тэмээтэй. За тэмээний ноос, ингэний сүүзэрэг нь хамгийн хэрэглэдэг бүтээгдэхүүн болно гэж судлаачид хардаг байна. Тэгвэл энэ асуудлаар Баянхонгор аймагт ногоон алт төслийн зүгээс малчтад мэдээлэл өгсөн байна. Швейцарын хөгжлийн агентлаг Монгол орны эдийн засгийн суурь салбар мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийг хамгаалах, малчтын орлогыг нэмэгдүүлэх чиглэсэн ногоон алт төсөл хэрэгжүүлдэг. За энэ төслийн хүрээнд сүүлийн 10 гаруй жил тэмээ сарлагын хөврийг үйлдвэрлэлд нэвтрүүлж дэлхийн зах зээлд гаргаж байгаа бол 2014 оноос эхлэн торомны ноосоор бүтээгдэхүүн хийх төслийг эхлүүлсэн байна. За энэ хүрээнд Баянхонгор аймгийн Баянговь сумд болсон говийн бүсийн тэмээчдийн зөвлөгөөнөөр торомны ноосон бүтээгдэхүүнийг танилцууллаа. Анх удаага торомны ноосоор хийсэн бүтээгдэхүүнийг Монголд харлаа. Үнэхээр зөөлөн, дулаахан, сайхан санагдлаа. Швейцарт бол ямааны ноолорон бүтээгдэхүүн гэж мэддэг болохоос биш торомны ноосоор хувцс хийх боломжтой гэдгийг мэдэхгүй. Хэрвээ энэ зах зээлд гарвал үнэхээр дэлхийд эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн болж чадна гэж харж байгаа юм. Мөн дээр нь Монголын говь нутаг хоёр бүгд тэмээ торомны тухай давхар сурталчлах хэрэгтэй гэж бодож байна. Торомны ноосон бүтээгдэхүүнийг өнгөрсөн онд Герман улсад анх танилцуулсан. За үүнээс хойш Австри, Герман, Япон руу торомны ноосон бүтээгдэхүүнээ гаргаж эхлээд байгаа мэнэ. Цаашлаад эрэлт өснө гэж үзэж байна. Хамгийн гол нь малчид торомны ноосыг тэр бүр ашигладаггүй. Эсвэл хялгас хог ихтэй ноос нийлүүлдэг байсан. За тэгвэл Баянхонгор говь алтад хийсэн туршилтаар торомны ноосыг самнаж авах. За энэ нь ямааны ноолуураас ч чанартай бүтээгдэхүүн болох боломжтойг тогтоосон байна. Баянхонгор аймгийн хэмжээнд бол нэг 12 орчим тонн торомны шилбэл самсан ноос гарах боломжтой юм байна. Гэтэл одоохондоо бид нар зөвхөн 1 тонныг л бэлдэж чадж байгаа. 15 тонн ноосыг чинь зүгээр л одоогийн зах зээлээр утгах юм бол 150 сая төгрөг. Тэгэхээр зөвхөн бид нар торомныхаа ноосыг цаг хугацаанд нь самнаал ингээд чанартай үйлдвэртэй бэлтгэн нийлээд байх юм бол малчтын орлого зөвхөн жил гэхэд 150 сая төгрөг нэмэгдэх боломжтой. Баянхонгор, Завхан, Овс, Баян-Улгийн ховд, Говь алтай, Архангаа гэсэн 7 аймгийн тэмээ сарлаг бүхий 45 суманд Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төсөл хэрэгжиж байгаа юм. Тэмээний ноосны хувьд бол улсын хэмжээнд 1200 тонн тэмээний ноос бэлтгэх нөөц байгаа боловч дотоодын үйлдвэрүүдийн эрэлт хэрэгцээ бол бараг бэлтгэлээсээ хэмжээнээс 4 дахин доогуур үзүүлэлттэй байдаг. Баянхонгор аймаг нь 50 орчим мянган тэмээтэй. За малчтын хувьд тэмээ торомны ноосоо ногоон алт төсөлтэй хамтарч ажилладаг үйлдвэрүүдэд тушааснаар дэлхийн зах зээлд борлуулалт хийх боломж бүрдэж байгааг баяртай хүлээн авлаа. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл ихсэж, эмнэлгүүдийн ачаал хэтрээд байгаа. Үүнтэй холбоотойгоор Цэргийн төв эмнэлэгт хүүхдийн тасаг нэн ажиллаж эхэллээ. Өнөөдөр эмнэлгийн үйл ажиллагаатай Батлан хамгаалахын сайд танилцсан байна. Цэргийн төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн хуучин байрыг сэргээн засварлаж 50 ортой хүүхдийн тасгийг шинээр нээсэн байна. Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 20 гаруй ээжүүд хүүхдээ хэвтүүлэн эмчлүүлж байна. Тэгээд манай хүүхд бүр амар шогч ирсэн. Яа одоо эмчилгээ сайн өнөөдөр гарах гэж байгаа битээ. Улсын хүүхдийн эмнэлгүүд ачаалтайгаа үед бол маш зүгээр тий. Эцэг ээжүүдэд дээр бол маш эмчилгээ сайн л байгаа л да. Ийм их ачаалттай үед ийм шинэ эмнэлэг нэгтнүүд бол болж штэ одоо хүүхдүүд ийм цөөхөнд нэг их ачаалттай үед хүүхдүүд олон дахин бие биенээсээ ханиад үрдэг. Тэгэхээр энэ эмнэлэг болохоор арай л нэг ачааллыг багасгаж нэг хүүхдүүд цөөхөн байгаа болохоор дайжгүй л шүү дээ гоё л байна. Шинээр хүүхдийн тасаг нээхийн тулд засгийн газар эрүүл мэндийн яам, Батлан хамгаалахын яам хамтран хөрөнгө босгосон. За цаашид Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэхээр анхаарч байна.
За өнөөдөр одоо өөрийн биеэр хүрэлцэн ирж бид та бүхэн энэ эмнэлгийн үйл ажиллагаатай шинэ нээсэн тасагтайгаа танилцаад энд хэдвэж эмчилүүлж байгаа хүмүүсийн санаа сэтгэл ямар байна, эмчилгээний явц байдал ямар хөө байна уу танилцж яваа юм. Тэгвэл гайгүй л байгаа юм байна. Маш богино хугацаанд 50 орт хүлээн авахын эмнэлгийг богино хугацаанд дэлгэн одоо иргэдэд үйлчилж чадж байгаа байдал байна. Тэгээ бид нэгэнт зөвсөчний нэгдсэн эмнэлэг буюу цэргийн төв госпитал дээр энэ чадах дээр тулгуурлаад дараагийн бусад одоо төрлийн үйл ажиллагааг чадахыг нэмэх чиглэлээр бид нэлээд анхаарч байгаа. Цэргийн төв эмнэлэг өмнө нь хүүхэд хүлээж авч байгаагүй. За харин өнөөдөр зэвсэгт хүчинд ажиллаж байгаа нийт албан хаагчдын хүүхдийг эмчлэх тусгай тасагтай боллоо. Мөн энэ тасагт Баянзүрх, Чингэлтэй дүргийн хүүхдүүдийг хүлээн авч эмчилж байна. 1-р сарын 15-наас эхэлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, хүүхдүүдэд авч эхэлсэн байж байгаа. За Баянзүрх дүүргийн 5 хороо, Чингэлтэй дүүргийн 3 хороо гэсэн ийм товлол байгаа хэдий ч бид нэр эхний ээлжинд эмнэлгүүдийн ачааллыг ялангуяа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ачааллыг хөнгөлөх үүднээсээ хороо харгалцахгүйгээр хүүхдүүдэд аваад эхэлсэн байж байгаа. Шинээр байгуулсан хүүхдийн тасагт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтаар авсан. За үйл ажиллагаанд жигдэрсэн гэдгийг эмч мэргэжилтнүүд хэллээ. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухлаа. За иргэдийн энэхүү этгээгийг дэмжихээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс утааны эсрэг MNB үзэсгэлэнг зохион байгуулж байгаа. За үзэсгэлэнд нийтдээ 40 гаруй аж ахуй нэгж оролцож байгаамаа. Бидний харж байгаа цахилгаан халаалтын энэ тоогоог Мөнхийн амар дулаан компани 2006 онд бүтээж туршжээ. Нийтийн орон сууцуулан гэрт ханын тойруулан суйрлуулад байгаа. Цахилгаан тоогоо нь 2, 4, 6 кВт ажилладаг. Автомат тохируулагчийг сөхөхөд 3, 9 кВт болж халаалтаа өөрсдөө тохируулах боломжтой учраас цахилгаан бага хэрэгэлдэг байна. Цэвэр бохир ус шийднэ. Энэ тоогон дээр бас ялцсан бойлоор өгсөрж хэрэглээний халуун усны тосоолтой ийм л юм хийж энэ. Инженер Алтан гэрлийн бүтээсэн эко шингэн нь уснаас 2 дахин, техникийн шингэнээс 4 дахин хурдан, Цельсийн 60-аас 65 хэмд халдаг. Энэ шингэнийг ашиглан парны радиаторыг халааж байна. Энэ шингэнээс үүдээд биднес цахилгааны хэмнэлттэй пар цагт 0.6-аас 0.8 кВт-ийн цахилгааны зарцуулалттай 25 м квадрат талбай 12-оос 25 м квадрат талбай халах хүчин чадалтай гэсэн үг. Хүний бие организмд ямар ч муу нөлөө авахгүй. Өөрөө органик нэгдлүүд төмс хүнсний ногооны хаягдлаас гаргаж авдаг учраас. Мөн ультра ягаан туяаг ашиглан эко хан бүтээжээ. Эко хан нь хоногт ердөө 1000 төгрөгийн цахилгаан эрчим хүчийг зарцуулдаг. Японы эрдэмтдийн бүтээсэн энэ технологиг өөрсдөө угсардаг болсноор 200 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг 140 мянган төгрөг болтол нь бууруулж чадсан байна. Эко ягаан туяаны хааныг бол бид оруулж яд 3 жил болж байна. Монголд огсорж байна. 100 гаруй бүтээгдэхүүнийг борлуулчаад байна. Жишээл одоо хаан баг сургуулийн цэцэрлэг байна. Мөн одоо 100 гаруй айл одоо хэрэгжилчихэд байгаа. Тэр бас Монголд үйлдвэрлэсэн эко шингэн гэж байгаа. Тэр хурдан халаалт эко шингэнээр бид нар бас пар хийж байгаа. Тэр парыг бол одоо бид нар бас л 200 гаруй айл одоо бас үйлдвэрлээд авчаад байж байна. Туршилт байж байна бас. Агаарын бохирдлыг бууруулах бас нэг шийдэл бол байгалийн хийг ашиглах технологи байж болохыг Юнигаз компани бүтээгдэхүүнээс танилцуулна. Хийн 99% шаталттай утаа үл гаргахаас гадна эрчим хүчийг ихээр хэмнэдэг байна. Бойлерын систем 100 м квадрат талбайгаас ерөнхийдөө дээш 300 м квадрат талбайг яаж халаах вэ те газын бойлероор яаж шийдэх үү гэсэн байдлыг. Тэгээ манайхан бол одоо яг энэ бэлэн төсөл дээр бол иймэрхүү маягаар гаргацсан байж байгаа. 3 давхар хаусыг бид нар өөрсдөө халаалтаар шийдсэн байгаа. Тэр загваруудыг танилцуулаад явж байна. Одоо 2 захиалга орж ирчээд байж байна. Bauhaus компани танилцуулж байгаа бүтээгдэхүүн цагийн тохиргоотой гэдгээр нь онцлог. Халаалт болон халуус, бохир усны асуудлыг нэг дор цогцоор нь шийдэх боломжтой. Холбооны бүгд найрамд Герман улсаас нийлүүлж байгаа энэ бүтээгдэхүүн нь 1.5 кВт эрчим хүчээр гэр байшин халаах хүчин чадалтай юм байна. Энэ бүтээгдэхүүнийг тавиад гэр тавьсан 5 хантай гэрт дулаалга хийгээд энийг тавихад шөнийн 21-аас өглөөний 7 цаг хүртэл гэрийн температур нь 18 градустай. Нүүрс төлөхгүй. Утааны багсгсан. Нэг байшинтай айл нь болохоор 5-6-ын үнэтэй 26 м квадрат. Манай нэг тавиад ерөөсөө одоо нүүрс төлөх байсан.
Энэ мэт Монгол инженерүүдийн бүтээсэн утаагүй технологиг утааны эсрэг MNB үзүүлэнгээс үзэж сонирхох боломжтой. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах нэг чухал алхам нь ихтэй сургуулийн хотоос гаргах. Энэ мөхнийг шийдвэр гаргачид олон жил ярьсан ч өнөөдөр бодиттой ажил хэрэг болж чадаагүй л байна. Тэгвэл Тайланд улс энэ асуудлаа шийдвэрлсэн сайн жишээг бид сурвалжлаа. Тус улсын ихтэй сургуулиуд нь хотынхаа захад хотхон хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Энийг дагаад хотын төвлөрөл саарч олон бизнес үйл ажиллагаагаа тэлж оюутнуудаж тухтай орчин суралцж байна. Тайланд улсын нийслэл Бангкок хот 15 орчим сая хүн амтай, тэгвэл томоохон нэг сургуульд нь 3000 гаруй оюутан суралцдаг. Жишээ нь Рангсэд их сургууль нь хотхон хэлбэрээр үйл ажиллагаа явуулснаар хотын хүн амын төвлөрөл, замын төвчрөл тодорхой хэмжээнд багасж байна. За энд зөвхөн оюутнууд байдаггүй. За оюутны зоогийн газар, сүлжээ дэлгүүрүүд, банк санхүүгийн үйлчилгээгээд ер нь хүн амьдрахад хэрэгтэй гэсэн бүхнийг нэгд ор шийдсэн. За өмнө нь гадаад улсад амьдарч суралцж байсан Тайланд залуусч тус сургуулийг сонгон суралцж байна. Намайг Таня гэдэг. Би одоо 1-р курст сурч байна. Өмнө нь гэр бүлийнхэнтэйгээ хамт Дубай, Катарт амьдарч байсан. Эх орондоо ирээд баяртай байгаа. Манай сургуулийн сургалтын орчин нөхцөл сайн, оюутнууд дадлаг хийх бүхий л таатай боломж энд бүрдсэн гэж би боддгоо. Сайн байна уу? Намайг Виктор гэдэг. Би өмнө нь Австралид сурч байсан. Аав ээж минь нас дээр гарч төрсөн нутагтаа очиж амьдрахыг хүссэн. Би энд олон улсын хөтөлбөрийн дагуу суралцж байна. Тайланд өөрөө үзэсгэлэнтэй байгаль өв соёлтой учраас энд суралцж байгаадаа баяртай байна. Орчин үеийн өндөр техник технологитой сургалтын бааз суурийг энэ сургууль бүрдүүлжээ. Жишээ нь Тайландын их сургуулиудаас зөвхөн Рангсэд их сургуульд л 4 сая долларын өртөгтэй Dolby стандартын дуу бичлэгийн студид байна. Жилд 600 гаруй оюутан тус студид дадлаг хийдэг. Монгол улсаас 3 дахин жижиг газар нутагтай тус улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд дээгүүр байрт эренблэгдэж байгаа нь боловсролын тогтолцоо сургалтын орчин нөхцөлтэй ч холбоотой гэж харж болохоор байсан юм а. Зарим иргэд хөтөлмөр зуучлалын байгууллагаар зуушлуулалгүйгээр хуулийн мэдлэг дутмаг байдгаасаа мөн ажиллагчтай хийсэн аман гэрийн зөрчигдөх хөтөлмөрийн хөлсөө авч чадахгүй хохирч үлдэх зэргээр хөтөлмөрийн мүлжлэгт өртөх тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл хөтөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан албажуулж өгснөөрөө энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой болсныг албаны хүн онцолсон байна. Иргэн хувийн компанид харуулаар 4 сар ажилласан. Гэтэл нэг өдөр албан тушаалтан нь та манай ажил тэнцсэнгүй гэж хэлэн цалинг нь өгөлгүй ажлаас нь халсан байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд сардаа энэ мэд туршилтаар ямар цалингүй олон сар ажиллаж хөдөлмөрийн мөчлөгт өртсөн 30-аас 40 иргэн хуулийн зөвлөгөө авахар ханддаг байна. Маш их гардаг. Тэгээд иргэд маань өөрсдөө бас хууль мэдэхгүй гэдэг үүднээсээ одоо өөртөө хохироод эсвэл нөө хүн хэлцгүүн дараагийн шатны байгууллагад хандах хүн хэлц хугацаа хэтрүүлээд юм уу тэгээд ирдэг. За үнэхээр өөрийнх нь эрх зөрчигдөж байгаа тохиолдол одоо нин даруй одоо эрхэн зөрчигдөж байна гэдгийг мэдээд одоо ямар нэгэн хуулийн зөвлөгөө өгдөг байгууллага одоо төрийн бас байгууллагад ч юм уу хандаж одоо эрхээ хамгаалуулж шаардлагатай. Ингэж иргэдийг хохироож байгаа явдал үйлчилгээний салбарт түлхүү гардаг талаар иргэд ярьж байна. Гэрээ хийгээгүй орсон учраас хохирох тохиолдол бас их байгаа л да. Тэгээ энэ тал дээр бас жоохон анхааруул хэрэгтэй л байх айл талтай. Ер нь энэ тэндүүл тохиолдсон шүү дээ тийм асуудал. Наад ч гэсэн тохиолчлаа. Тэгвэл улсын их хурлын гишүүн Дамбочор хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг улсын их хурлд өргөн барьсан. Энэ хуульд ажил олгогч нь ажилтнтай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж гэрээний 1% ажилтнанд өгөх үүрэгтэй. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгсөн байна. Мөн туршилтаар ажиллах хугацаанд нь заавал цалин хөлс олгох хугацааг нь 3 сар байгаар нэмэлт өөрчлөлт оруулжээ. Өөрөөр хэлбэл 1 сар ажиллаад 2 сар ажиллаач гэдэг юм уу? Ерөөсө тэгсэн мөртлөө нөгөө чинь цалингаа авч чаддгүй. Ийм л байдлыг бид зэгслэх үүднээс чи ажилд хүн авч байгаа болвол нэг одоо хөдөлмөрийн гэрээ хий. Дээрээс нь бол нийгмийн даатгалын төл, эрүүл мэндийн даатгалын төлөө гэдэг энэ асуудлыг шийдэж байгаа. Мөн тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг хөдөлмөрийн бүтээмжтэй тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар хуулийн төсөлд заажээ. Үзэгчдээ бид таахан дотоод үйл амьдралын мэдээллээс танилцууллаа. Хөтөлбөр олон улсын мэдээлэлээр өргөжиж байна. За студид орчуулагч редактор Мөнгөн Чимэг ажиллаж байна.
Үзэгчтэй арай минь түргээ дэлхийн мэдээ танилцуулъя. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын цагаач дөрвөсний урсгалыг хязгаарласан шийдвэр олон нийтийн эсэргүүцэлтэд тулгараад байгаач энэ бол улс их орны аюулгүй байдлыг хангах террористуудаа тэмцэх зөв зүйтэй шийдвэр болохыг ерөнхийлөгч Трамп дахин санууллаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн олон үйл явдлын хариуд ерөнхийлөгч Трамп мэдэгдэл хийж өөрийн шийдвэрийг хамгааллаа. Тэрээр дөрвөгч цагаачдыг Америк нэгдсэн улсад нэвтрэхийг түр хугацаагаар хориглосон нь эсэргүүцэгчд болоод хэвлэлийнхний хэлж ярьж байгаа шиг лалын шашинтнуудыг хориглосон шашны үзэл санаатай биш ээ. Энэ бол улс их орны аюулгүй байдлыг хангах террористуудаа тэмцэх тухай асуудал юм гэж тайлбарсан. Гэвч ерөнхийлөгчийн зарлагтай холбоотойгоор Америк нэгдсэн улсад нэвтрэх визтэй цагаачлалын зөвшөөрөлтөд хідэж хил дээрээс бутсан шалгаа өнгөрүүлэх хэсэгдэр баривчлагдаж цаатуулагдаад байгаа олон арван иргэн террористууд биш ээ. Америкаас хөөн гаргах гээд байгаа тэдгээр иргэд ч мөн алан хядагчид биш. Америк бол олон үндэстний их нутаг, ардчлал эрх чөлөөний их орн. Гэвч энэ бүх үнэт зүйлээсээ ухарч байна гэж эсэргүүцэгчид түүнийг шүүмжилж байна. Тэд Вашингтон, Нью-Йорк, Чикаго, Детройт гэх мэт 30 гаруй хотын нисэх онгоцны буудлууд дээр урай лоозон барьж жагсахаас гадна цагаан ордон Трамп цамхгийн өмнө олон мянгаар жагсаж байна. За энэхүү улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн шийдвэрийг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт Пентагонд зочлох үеэрээ гаргасан юм а. Тэрээр Иран, Ирак, Лив, Сомали, Судан, Сир, Йемен гэсэн лалын шашинтай 7 улсын иргэдийг 90 хоногийн хугацаанд Америкийн нэгдсэн улсад нэвтрхийг нь хориглосон. За мөн эдгээр улсын давхар иргэншилтэй өөр улс орны иргэд ч энэ хоригт багтаж байгаа нь олон улсын эсэргүүцэлтэд тулгараад байна. Францын ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч социалист намаас Бенуа Амон нэр дэвшгээр боллоо. За тэрээр өчигдөр болсон намын дотоод сунгааны 2 дахь шатанд ерөнхий сайд асан Мануэль Вальстэй өрсөлдөж 58% саналаар ялалт байгууллаа. Улс орон даяар зохион байгуулсан нэм гарагийн санал хураалтанд ойролцоогоор 2,100,000 хүн саналаа өгсөн гэсэн урьдчилсан дүн гарсан нь өмнөх удаагийн санал хураалтанд оролцох ёстоос харьцангуй бага байгаа юм а. Энэ санал хураалтаар намын дотоод сунгаанд ялалт байгуулж ирэх 5 дугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуул эрх баригч социалист намыг төлөөлөн өрсөлдөх хүнээр боловсролын сайд асан Бенуа Амон тодроод байна. За намаа төлөөлөн нэр дэвших эрхийн төлөө нийт 7 хүн эхний шатны сунгаанд өрсөлдснөөс Бенуа Амон мөн Мануэль Вальс нар тунаж үлдээд байсан юм. Амоны өрсөлдөгч Мануэль Вальсийн хувьд өнгөрсөн 12 дугаар сард ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгч намаасаа нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдэж байсан ч гарч чадсангүй. За нэр дэвшигч Бенуа Амон ялалтаа зарлаж хэлсэн үгэндээ Францчуудад зүүнний шинчилсэн хүчин хэрэгтэй. Бид шинчлэгдэх ёстой. За миний сонгуулийн кампанид ажиллаж үүнд чиглэгдэх болно. Маргаашнаас эхлэн социалист намынхныг нэгтгэх ажлыг эхлүүлж түүхийн шинэ хуудсыг бичлсэн гэсэн байна. Тэрээр энэхүү намын дотооддоо шинжилэл хийнэ гэсэн нь олон нийтийн дунд аль хэдийн нэр хүнд нь унсан эрх баригч намд итгэх итгэлийг дахин олж авах гэсэн оролдлого юм гэж ажиглагчид тайлбарлаж байна. За социалист намаас нэр дэвшигч Бенуа Амон ажилгүй иргэд болон нийгмийн эмзэг бүлгийнхэнд олгох халамжийг нэмэгдүүлэх, за байгаль орчинд ээлтэй бодлого баримтлан гэдгээ мэдэгдээд байгаа бол бүгд найрамдах намаас нэр дэвшигч Франсуа Фион нийгэмд ажлын байрын тоог нэмэгдүүлэх, за татварын бодлогыг шинжлэх, авилгатай тэмцэх ажлыг эхлүүлнэ гэж мэдэгдсэн ч сүүлийн үед их нэртэй холбоотой санхүүгийн хэрэг шууган тариад байгаа юм а. За харин тэдний гол өрсөлдөгч хэд барууны үзэлтэй үндэсний фронт намаас нэр дэвшигч Марин Ле Пен исламын эсрэг, цагаач дөрвөгчдийн эсрэг бодлого баримталж Европын холбоонд үлдэх хэсэг тухай асуудал ихч хөндөж байгаа. За тэдний хэн нь Францын дараагийн ерөнхийлөгч болох вэ гэдэг нь эх 4-5 дугаар саруудад болох шат дараалсан сонгуулийн үр дүнгээр тодорхой болох юм а. Энэ хавар Францаас гадна Германд мөн ерөнхийлөгчийн сонгуультай. За гэхдээ энэ сонгуулиас илүү эх 9-р сард болох Бундестагийн сонгуул олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ сонгуулиар Европын бодлого шийдвэрийг олон жил тодорхойлж исэн Ангела Меркель канцлерийн судалтаа үлдэхгүй үгүй юу гэдэг нь шийдэгдэх юм. За тэгвэл түүнтэй өрсөлдөх гол хүнээр Европарламентын ерөнхийлөгч асан Мартин Шульц тодроод байна. Социал-демократ нам олон жил Европарламентыг удирдсан хашир туршлагатай хүнийг Ангела Меркельд өрсөлдүүлэхээр сонгосон тухайга мэдэгдлээ. За тус намын хувьд 2013 оноос хойш эрх баригч Христийн ардчилсан намтай их эвсэл байгуулж засгийн эрхийг хамтдаа барьж байгаамаа. За харин цаашдаа дангаар эрх барихын тулд хүчтэй нэр дэвшигчийг өрсөлдүүлэхээр сонгосон байна. За Мартин Шульцийн олон нийтийн дундах нэр хүнд Ангела Меркельтэй харьцуулахад хол зөрөөгүй. Олон нийт ч түүнд таатай хандаж байгааг намынхан хэлж байгаа юм. За тэрээр германчууд
үнцгийг хуваагдсан гэдгийг онцлоод илүү хүчтэй, шударга, нэгдмэл нийгмийг цогцлоохын төлөө явна гэдгээс мэдэгдлээ. За мөн Америкийн шин засаг захиргаа болон Унгарын засгийн газрын цагаачлалын асуудлаар баримталж байгаа бодлогыг эрс шүүмжилсэн байна. За Мартин Шульцыг эрх намар болох Бундестагийн сонгуульд нэр дэвших боломж олгохын тулд социал-демократ намын дарга Зигмар Габриэл суудлаасаа бууж сонгуулиас нэрээ татаж байгаагаа өнгөрсөн 7 хоногт мэдэгдсэн юм а. Мьянмарын эрх баригч намын хуулийн зөвлөх нь онгоцны буудал дээр буудуулж амиа алдсан байна. За энэ нь улс төрийн захиалах дадлага байж болзошгүй гэж байгаач ямар үндслэлээр аминд нь халдсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. За өнөөдөр Мьянмарын ард иргэд түүнтэй салах ёс гүйцэтгэлээ. Мьянмарын хуучин нийслэл Янгон хотод олон арван хүн Аун Сан Суу Чигийн тэргүүлдэг ардчлалын төлөө үндэсний лиг намын зөвлөх хуульч төр нийгмийн зүтгэлтэн Конито салах ёс гүйцэтгэхээр ирсэн байна. Өчигдөр түүнийг гадаадах ажлаа өндөрлөөд эх орондоо ирэх үеэр Янгоны нисэх онгоцны буудал дээр түүний толгойн тус газар нь буудаж хөнөөсөн бөгөөд сэжигтэн этгээдийг баривчилсан ч аллахын шалтгааныг тодруулаагүй байна. За Конийн буддын шашин давмгайлсан Мьянмар улс дахь лалын шашинтай цөөн хэдэн алдархнуудын нэг юм түүний шашин шүтлгийн байдал нь амьд нь хүрэх шалтгаан болсон байхыг ч үгүйсэхгүй байна. За өчигдөр болсон хэргийн дараагаар олон улсын хэвлэлүүд Мьянмарын хамгийн алдартай исламын шашинтан амиа алдлаа гэж онцолж байсан юм. За Конийн өнгөрсөн жил исламын шашинтай хуульчдын холбоог байгуулсан бөгөөд исламын шашинтай иргэдийн эрхийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөж байсан юм. Мөн тэрээр 1988 онд оюутны бослого хөдөлгөөн өрнөх үеэр баривчлагдаж шоронд хоригдсныхоо дараагаар Аун Сан Суу Чигийн байгуулсан намд зөвлөхөөр өнөө хүртэл ажиллаж байжээ. Мөн Канадын Квебек хотод исламын сүмд 6 хүнийг буутан хөнөөсөн хэрэг гарлаа. За Ням гарагийн орой мөргөлийн үеэр зэвсгэлсэн этгээдүүд сүм рүү дайран орж гал нээсэн байна. Энэ үеэр тус сүмд 40 гаруй хүн байснаас 8 хүн шархтаж 6 хүн амиа алдан үлдсэн 20 гаруй хүнийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн тухай цагдаагийнхан мэдээллээ. За тэдний батлаж байгаагаар уг халдлагыг 2 хүн үлдсэн бөгөөд тэднийг баривчилсан гэж байна. За мөн тэдний цаана террорист бүлэглүүд байгаа эсэх болон халдлага үйлдэх шалтгаан нь юу байсан нь тодорхойгүй байгаамаа. За цагдаагийнхан хэрэг мөрдөх шатанд явж байгаа сэжигтэн этгээдүүд болон хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдэг тайлбарыг өгсөн юм. За гэвч Канадын ерөнхий сайд Жастин Трюдо энэ халдлага бол олон нийтийг цочролд оруулж уй гашууд унгасан, за мөн уур бухимдлыг өдөөсөн террорист халдлага мөн гэж тодорхойллоо. За хэрэг гарсан исламын сүм нь тус хотод байрлах исламын соёлын 2 төвийн нэг юм байна. За өнгөрсөн 6 дугаар сард исламын шашинтнуудыг басамжилж доромжилсан зурвас хүлээн авсан. За харин энэ удаад ислам шашинтнуудын аминд халдлаа гэж тус төвийн ерөнхийлөгч хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Энэ хэргийн цаад шалтгаан тодорхойгүй байгаа үед мөрдөн шалгалтын дүн гарах хүртэл элдв цуурхал гаргахгүй байхыг албаныхан хэвлэлийнхэнд санууллаа. Хятадын Нимба хотын амтны хүрээлэнд нэгэн эр баранд бариулж амиа алдлаа. Хяналтын камерт үлдсэн дүрс бичлэгт харагдаж байгаагаар амиа алдсан этгээд хориотой саадыг даван орсноор барын идэж болсон байна. За тухайн хэрэг Ням гарагийн өдөр 14 цагийн үед хүмүүс олноор цугласан үед гарчээ. Албаныхны мэдэгдэж байгаагаар амиа алдсан этгээд нь Хибэй мужаас ирсэн. За эхнэр 2 хүүхэд найз нөхдийнхээ хамт амтны хүрээлэн үзэж сонирхохоор тасалбар аван дутагш нэвтэрсэн байна. Гэвч тэрээр өөр нэг найзынхаа хамт барын хамгаалтын хашаатай залгаа орших 3 метрийн өндөртэй хан руу саваагуйтан авирч байгаад барын хашаа руу доош унснаас ийм эмгэнэлтэй хэрэг гарахад хүрчээ. За тухайн үед хамгаалтынхан хүн рүү дайрсан барыг буудан хөнөөсөн байна. За амтны хүрээлэнгийн зэрлэг амьтдын халдлагад өртөж амиа алдсан хэрэг өнгөрсөн оны 6 дугаар сард Бээжинд мөн гарч байсан юм а. За дээрх хэрэгүүд бүгдээрээ амтны хүрээлэнгийн дотоод журмыг дагаж мөрдөөгүй иргэдийн алдаатай үйлдэлээс болж гарсан тул амтны хүрээлэн зорин ирсэн хэн бүхэн аюулгүй байдлын үүднээс дотоод журмыг чандлан баримтлахыг албаныхан сануулж байна. Би та бүхэн дэлхийн мэдээ танилцууллаа. Бидэнд таамтайсан үзэгчдэд баярлалаа. Одоо та бүхэн спорт мэдээ хүлээн авах уу? Шинэ 7 хоногийн мэнд төргийн үзэгчтэй та бүхэн амралтаа сайхан өнгөрөж байна уу? Монголын мэдээ сувг манай улс их орон долоод дэлхийд дахин улсын спортын томоохон хуралдаан тэмцээн үйл явдлаас бэлтгэн өргөдөг өдөр тутмын спортын мэдээгээ үзүүлж байна. Трамплин үсрэлтийн дэлхийн цомын аврах шалгаруулах тэмцээний энэ оны 15 дахь гараа холбооны бүгд найрамдах Герман улсын Веллинг гэх цанын баазд болж ялагчтай тодрууллаа. За энэ дэлхийн цомын тэмцээний сүүлийн 5 гараанд дараалан төрүүлээд байсан Польшийн нэр тамирчин Кимил Сточин ялтын бүхэ энэ өдөр зогссон байна. Энэ өдрийн гараанд өрсөлдсөн дэлхийн шилдэг тамирчдыг 2014 оны Сочигийн Олимпийн наадмын алтан медальт Германы тамирчин Андрес Веллингер тэргүүлж энэ жилийн дэлхийн цомын тэмцээний эхний дөрөвгөө хүртлээ. 21 настай залуу тамирчин Веллингер эхний харилцаараа 147.5 м замыг туулж удаах орлогоор 135 м харьяаснаар тэргүүн байрыг эзэлсэн байна. Тэгвэл удаах бариудад Австрийн тамирчид шалгарчээ.
Тэргүүлэгчээс ердөө тэг 10.3 оноогоор хоцорсон Стефан Крафт дэдвэрт жигссэн бол түүний нутаг нэг тамирчин 2013 оны дэлхийн аварга Мануэль Ветнер 3 дугаар ариг эзэллээ. 38 дахь удаагийн трамплин өсрэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг 15 гарааны дараах нийлбэр дүнгээр Польшийн Кимил Сточ 978 оноотойгоор хошуужилж байна. Нийлбэр дүнгээр удаах барьд чигдэж байгаа Норвегийн Даниэл Андре Танде түүнээс 125 онооны дутуутай байгаамаа. Дараагийн гараа ирэх 2 дугаар сарын 4 өдөр болох байртай байна. Олон улсын цаны холбооноос дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг 50 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 25 дахь гараа Супер G ангилалд болж ялагчдаа тодрууллаа. Италийн Кортино Данфразе дахь цанын баазд болсон энэ удаагийн гараа энэ оны дэлхийн цомын тэмцээний Супер G ангилалд явагдаж байгаа 4 дахь гараа байлаа. Энэ өдөр Слованы нэр тамирчин Илка Стуич тэргүүн барьж шалгарлаа. Тэрээр энэ оны дэлхийн цомын тэмцээний 5 дахь гараанд инхүү төрүүлж байгаа юм. Харин дэлхийн цомын тэмцээнд 7 удаа оролцохдоо анхудаа Супер G ангилалд төрүүлсэн нь энэ байлаа. Тэгвэл аварга хамгаал өрсөлдөж байгаа Лара Гут энэ өдөр уралдааны замаа дуусгаж чадалгүй осолджээ. Улмаар Италийн София Гожа тэргүүлэгчээс 131 секундээр хоцорсон үзүүлэлтээр дид барьж шалгарсан юм а. Энэ жилийн дэлхийн цомд Гожа инхүү 5 дахь удаага дид барьж шалгарч байгаа нь энэ өгөөд нэг ч түрүү аваагүй байгаа юм. Тэгвэл Австрийн Анна Вейт энэ удаагийн гарааг 3 дугаар арт орсон амжилттайгаар өндөрлүүллээ. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ онд нийтдээ 37 гараа явагдаж ялагчаа тодруулахаас одоогоор 25 гарааны уралдаан явагдаад байна. Тэмцээнийг нийлбэр дүнгээр Америк нэгдсэн улсын алдар тамирчин Олимп дэлхийн аварга Микаэла Шифрин 1103 оноотой шүүжилж байгаа бол аварга хамгаалагч Швейцарын алдар тамирчин Лара Гут түүнээс 80 онооны дутуутай удаах барьд ирэмлэгдэж байна. Энэ өдөр мөн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн энэ оны 26 дахь гараа Германы Гармиш дахь цанын баазд боллоо. Их төгсөлжих ангилд явагдсан энэ гараанд Австрийн нэр тамирчин Марсель Хиршер тэргүүллээ. Уулын цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн алтан медальт Марсель Хиршер дэлхийн цомын тэмцээнд сүүлийн 5 жилийн хугацаанд дараалан төрүүлээд байгаа юм. Мөн энэ жилийн хувьд ч дэлхийн цомын тэмцээнийг одоогоор явагдаад байгаа 26 гарааны дараах нийлбэр дүнгээр хол илүү тэргүүлж байна. Түүний ард буюу 2 дугаар орд чигдэж байгаа тамирчин 432 онооны дутуутай байгаамаа. Өдгөө 27 настай Хиршер энэ өдрийн гараанд 2 минут 39.95 секундын хугацаанд нийт замыг тулжээ. Тэгвэл Шведийн Метс Олсон удаах барьд чигдэж Германы Штефан Луйц цагийн амжилтаараа 3 дугаар ажигсан. Энэ оны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн дараагийн гараа 2 дугаар сарын 1-ний өдөр Шведийн нийслэл Стокгольм хотноо олно. Дэлхийд дахин дулж байгаа спортын томоохон тэмцээн уралдааны мэдээлэлээс үргэлжлүүлэн хүргэе. Германы Бундслигийн тэмцээний 18 дугаар тойргийн сүүлийн тоглолтууд урчин болж энэ тойргийн тоглолтууд өндөрлсөн байна. Германы шилдэг 18 багийн хооронд болсон 9 тоглолтоос дараах онцлог тоглолтуудын тоо мэдээллийг одоо үзэгч та бүхэн хүлээн авна. Лигийн 26 удаагийн аварга алдарт Байерн Мюнхен энэ тойрогт Вердер Бремен клубын талбай зочлоо. Сүүлийн 8 тоглолтонд дараалалж байсан Байерны залуусаас Арен Робен зүүлийн өвчтөй цогцолтоор тооны харьцааг нээж энэ удирдлийн 6 дахь гол оруулсан. Тоглолтын эхний үеийн төгсгөлд 24 настай Австри залуу Давид Алаба хаалттай цогцолтоос багийнхаа 2 дахь голыг хаалганд оруулсан юм. Харин Герман давтлагч Макс Крузе Вердерээс нэртрийн 1 голыг оруулжээ. Ингэснээр Карло Анчелоттигийн залуус удирдлийн эхний 18 тойргийн дараах байдлаар 45 оноо авсан амжилтаараа лигийн 18 багийг тэргүүлсэн өрүүлдэж байгаамаа. Германы Бундслигийн тэмцээний дэд барьд чигдэж байгаа Лайпциг клуб энэ тойрогт талбайдаа лигийн өвчтөөр өрсөлдөгч Хофенхеймийг хүлээвлаа. Бундслигийн энэ өдрөл ихснээс хойш хожигдоогүй нэг баг үлдээд байсан нь Хофенхейм байсан маа. Тэднээс Андре Крамричийн дамжуулалтаар 20 настай герман залуу Надим Амири тооны харьцааг нээсэн юм. Харин Лайпцигаас Тимо Вернер тэмцээний голыг оруулсан бол Австри агс хамгаалагч Марсель Забицер хожлын голыг оруулж багтаа бүтэн 3 оног авчирчээ. Лайпциг эхний 18 тоглолтоос 42 оноо авсан амжилтаараа хүснэгтийн дэд барьд улирлыг үргэлжлүүлж байна. Германы Айнтрахт Франкфурт энэ тойрогт Шалкигийн талбай зочилж өрсөлдөгчөө 1-1 харьцаатай хожжээ. Энэ өдөр Александр Майер хожлын голыг оруулсан байна. Франкфурт хотын залуус одоогоор 32 оноотой хүснэгтийн 3 дугаар орд чигдэж байна. Кёлн клуб энэ тойрогт Дармштадтын талбайд зочилж 6-1 харьцаатай хожлоо. Япон лигоноор Юя Осака энэ өдөр 2 гол оруулсан. Баг нь ихүү хүснэгтийн 6 дугаар ард дэвшиж байна. Бундслигийн тэмцээний 4 дугаар ард удирлыг үргэлжлүүлж байгаа лигийн 8 удаагийн аварга алдарт Боруссия Дортмунд энэ тойрогт Майнц клубын талбайд удирлын 18 дахь тоглолт байлаа. Сүүлийн 10 тоглолтод ожигдог байсан Дортмундаас Германы шгшогийн суперод Марко Ройс энэ тоглолтын эхний голыг оруулсан байна. Харин Майнцаас Дани Лаца тэмцээний голыг оруулснаар Дортмунд 31 оноотой болж хүснэгтийн 4 дугаар ард бичигцэн өрүүллээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Бие тамирын спортын газрын үндэсний шгшоогийн албанаас шгшоог бүрдүүлэх спортын төрлүүдийн сонгон шалгаруулалтыг өнгөрсөн 7 хоногт зарласан. Энэ хүрээнд дасгалжуулагч
ахлах засгалжуулагчийн анхан шатны сонгон шалгаруулалтыг спорт холбоот зохион байгуулж нэр дэвшүүлж байгаамаа. Токио 2020 Олимпийн циклд баг тамирчдаа удирдах ажиллах үндэсний шгшөөгийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтын ажлын явц ямар байгаа талаар бид өнөөдөр үндэсний шгшөөгийн албаны дарга насан тогтохоос дараах тодорхойлгыг бэлтгэлээ. Одоогийн байдлаар бокс, таквондо, жудо за мөн өнөөдөр бас чөлөөдөх байт гэсэн ийм гол төрлүүд байна. Сонгон шалгаруулалт хийж байна. За энэ журамд бол бид бас энэ жилийн журамдан бол спортын холбоотуудад эрх мэдлийн өгч ер нь дасгалжуулагчдыг ямар засвар сонгохын, тамирчид ямар сонгохын гэдэг бас нэлээд тийм эрх мэдлийн өгсөн байгаа. Тэгэхдээ бол энэ сонгогдсон зөвлөлийн тамирч дасгалжуулагчдыг бол бас үндэсний шгшээ болон за мөн сайдын энэ одоо батламжаар батлагдсан зөвлөл байгаа. Тэргээр баталж байж эцсийн одоо шийдвэр гарах юм аа. Тамирчид дасгалжуулагчд 20 онд би ингэж бэлднэ, ийм амжилт гаргуулнаа. За тэр үтэл он оноор нь гаргуулах бодолтой байгаа. Тэр бол 16 7 онд бол ийм дэлхийн орд ийм амжилт гаргана. За 18 онд, 19 онд за ингээд 20 онд ийм амжилт гарганаа ингээд тодорхой. Тэгээд одоо жилд одоо тэр хүмүүсийн тэр амлсан өрөөнд хүрч чадж гэнэ үгүй юу? Тэр дасгалжуулагчтай гэж бэлдэж чадж гэнэ үү? Тамирчид маань өвөө бэлдэж чадж гэнэ үгүй юу гэдгийг жил болгон одоо тайлангийн авч дүгнэлт хийгээд ариу үүргээ биелүүлээгөөд тамирчид болон дасгалжуулагчдыг бол сольж байхаар ийм одоо журамд орно гэж бодож байгаа. Тэрээс бол нэг дасгалжуулагч сонгогчдод 4 жил хардаг нь бол дутагдaltaй юм аа. Энэ өдрүүдэд хөдөө орон нутагт болж байгаа спортын тэмцээн уралдаан үйл явдлын мэдээлэлээс одоо үзэгч та бүхэндээ хүргэе. Дорногов аймгаас төрөн гарсан анхны паралимпийн наадмын медаль тамирчин Монгол Улсын гавь тамирчин Болормагийн ууган хүүгийн нэрэмжит Олимпийн танхим Дорногов аймгийн сайн шин дотноо нэгдлээ. Ууган хүүгийн амжилтыг мөнгөлөх зорилгоор Дорногов аймгийн биеийн тамир спортын газар Лондон Олимпийн зөвлөлтөд хамтран энэ танхимыг бүтээн байгууллаа. Олимпийн танхимын гол зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад спортын боловсрол олгож олимпизмын ач холбогдол үр нөлөөг таниулахад оршиж байгаа маа. Биеийн тамир спортын ордон маань өөрөө сайхан үүднээсээ ингэж сайхан гэрэлтсэн олимпизмын танхимтай болсондоо их таатай байна. Энэхүү танхимыг хараад өсвөр залуучууд та бүхэн маань ах шиг мундаг өшөө олимпик дэлхийн аваргууд шиг олон медальтай болж олон аваргууд болосоо гэж үүднээс та бүхэндээ баярлалаа гэж хэлээ да. Өсвөрийн шатарчдын цодгорхүү тэмцээн 22 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Өмнө Говь аймагт энэ жилээс эхлэн цодгорхүү тэмцээнийг шатрын спортын мастер Иргэдэнгийн Гаадангийн нэрэмжит болгон зохион байгуулахар болжээ. Энэ жил тэмцээний насны ангиллыг нэмж 4-өөс 17 насны өсвөрийн шатарчид өрсөлдсөнөөр илүү өргөн цаар хүрээтэй болж өнгөрлөө. Улсын аварга шалгаруулах тэмцээний өмнө зохион байгуулагдсанараа Өмнө Говь аймгийн шатарчдад улсын аварга өмнөх томоохон сорилго боллоо. Урд жилүүд бол 3 насны ангиллаар явагддаг байсан. Одоо 7 насны ангиллаар явагдаж байна. Тэр байтугай 4-өөс 5 насны хүүхэд хүртэл одоо нэг ангиллал болон оролцож байгаа. Энэ их онцлогтой. Манай аймгийн хувьд бол шатрын их улам түүхэн уламжлалтай аймаг. Тэр чанараараа бол одоо ноёны спортыг их дэмжиж байгаа. Бяцхан шатарчдын хүсүүлээдэг цодгорхүү тэмцээн хүүхэд багчуудын хувьд амжилтынх нь гараа эхэлдэг чухал тэмцээн гэлээ. Эрхэм үзэгч та бүхэндээ өнөөдөр манай улс их орнд болоод дэлхийд дахин тулсан спортын томоохон уралдаан тэмцээний мэдээлэлээс хүргэлээ. Анхаарлаа хандуулан спортын мэдээг хүлээн авч үзсэн та бүхэндээ баярлалаа. Одоо үзэгч та бүхэнд сүүлийн үеийн цагаарын мэдээ танилцуулъя. Өдгийн шөндөө 22 хэм, өдөртөө 9 хэм хүйтэн байна. Улаан гомд шөндөө 38 хэм хүйтэн, өдөртөө 23 хэм хүйтэн байна. Ховд шөндөө 28 хэм, өдөртөө 12 хэм хүйтэн. Алтайд шөндөө 24 хэм, өдөртөө 8 хэм хүйтэн байна. Улаастай шөндөө 28 хэм, өдөртөө 14 хэм хүйтэн. Досон цэнгэл шөндөө 39 хэм, өдөртөө 25 хэм хүйтэн байна. Баян хонгор шөндөө 25 хэм, өдөртөө 11 хэм хүйтэн байна. Мөрөнд шөндөө 29 хэм хүйтэн, өдөртөө 14 хэм хүйтэн байна.
Хатгал шөндөө 28 хэм өдөртөө 14 хэм хүйтэн. Цэцэрлэгт шөндөө 19 хэм хүйтэн өдөртөө 6 хэм хүйтэн. Хар хорин шөндөө 21 хэм өдөртөө 11 хэм хүйтэн байна. Арва хэрд шөндөө 21 хэм хүйтэн өдөртөө 7 хэм хүйтэн байна. Болгон шөндөө 31 хэм өдөртөө 13 хэм хүйтэн. Дархан хотноо шөндөө 28 хэм хүйтэн өдөртөө 16 хэм хүйтэн. Эрдэнэт шөндөө 23 хэм өдөртөө 8 хэм хүйтэн байна. Чойрт шөндөө 24 хэм өдөртөө 11 хэм хүйтэн. Сүхбаатар шөндөө 29 хэм өдөртөө 17 хэм хүйтэн. Зүүн храад шөндөө 28 хэм хүйтэн өдөртөө 16 хэм хүйтэн. Зуумод шөндөө 23 хэм өдөртөө 13 хэм хүйтэн байна. Багнуурт шөндөө 32 хэм хүйтэн өдөртөө 17 хэм хүйтэн. Чингис хот шөндөө 29 хэм өдөртөө 15 хэм хүйтэн байна. Баруурт шөндөө 24 хэм хүйтэн өдөртөө 12 хэм хүйтэн. Чойгоос шөндөө 24 хэм өдөртөө 16 хэм хүйтэн. Мандалгойд шөндөө 22 хэм хүйтэн өдөртөө 7 хэм хүйтэн. Далан зодод шөндөө 21 хэм өдөртөө 7 хэм хүйтэн байна. Хамбогдод шөндөө 18 хэм хүйтэн өдөртөө 5 хэм хүйтэн байна. Сайн шөндөө 23 хэм өдөртөө 8 хэм хүйтэн. Замын өдөд шөндөө 24 хэм хүйтэн өдөртөө 8 хэм хүйтэн. Улаанбаатар шөндөө 26 хэм өдөртөө 14 хэм хүйтэн байна. Монголын мэдээ сувг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэлээ. Манай мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхний маргаашин ажил үйлсэд амжилт хүсье. Сайхан амраарай. Баяртай.